За өдрийн мэнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар суу бүтээгч радио 119-ийн өдрийн хөтөлбөр үзэл сонсох та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр яг одоо уламжлалт ёсороо Ану багш маань хүрэлцээрсэн байна. Тэгээд бид хоёр одоо 7 хоног болгоны 5 гарагийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулаад одоо өөрийгөө олоход зориулаад шин бие ном дээрээс Ану багшийн гаргасан шин бие ном дээрээс 7 хоног болгоны сэдвийг авч ярилцдаг байгаа. Тэгээд энэ 7 хоногийн битэрийн авсан сэдв бол таны хөгжил, гэр бүлийн хөгжилд одоо хайрын 5 хил гэж яригадаад байгаа. Тэгээд энэ сэдвээр ярихаар бэлтгэсэн байна. Тэгээд энэ хайрын 5 хил гэхээр нэг гоё тийм цаанаасаа нэг дотн санагдаад байх. Хайр маар ороод ирэхэд тэгээд нөө. Хоёлаа за ингээд бүх өнөөдөр үзэж байгаа гайхалтай үзэгчтэй бас гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн хичээл ороод дуусгаад та айгу сахилахгүй болно. Гэрийнхнийгаа айгу таньдаг мэддэг болоод манай тэр өнөөдөр ер нь хичээл сууж байгаад хүн болгоны нүдний өмнөр ингээ гэр бүлийн гişүүд гүн. Манай баг чинь тийм хайрын илтэй. Манай нөхөр тийм. Би тийм юм биш үү? Тэгээд гэдэг гоё юмыг олж мэднэ. Хүн бүр өөр ингэсэн хайрын илтэй байгаа мó тий. Хүн бүр өөр ингэсэн хайрын илтэй. За биднийг болохоор мэдэхгүй байх юм. Тийм бол мэдэхгүй гэсэн. Одоо ингээд өнөөдөр ингээд нөгөө гэр бүлийн хөгжил одоо юу гэдгийг одоо миний хөгжил гэр бүлийн хөгжил гэдэг сэдв ярих гэж шүү дээ. Тэгэхээр та бодоод үзтээ. Бид нар ингээ гэр бүл гэдэг чинь надаас өөр зөндөө олон хүн тэнд амьдарч байгаа тий. Тэгэнгүүт бид нар тэрнтэй харилцахад гомдол гараад байдаг. Асуудал үүсээд байдаг. Тэгээ би чамайг төрүүлсэн хэрнээ гэд ингээ хүүхдтэй гомдох гээд тий. Би эмэгтэй хүн эхнэр чинь гэд нөхөртөө гомдох гээд. Тэгсэн хэрнээ хайрлсан байх. Тийм би чамайг хайрлсан гэдэг байгаа. Тэгсэн хэрнээ өөрөө хүн яаж хайрлуулдаг юм бэ? Та өөрөө ер нь ямар гээч юмар хайр мэдэрдэг хүн юм бэ гэдгийг хүн өөрөө мэддэггүй юм байна. Тэгээд тэр зүйлээ өөрөө ч мэдэхгүй байж бусдаас нэгдэг. Одоо жишээ нь дэги нөхрөөсөө намайг тихгүй ингэхгүй ингээл гоншигноод байгаа заяа. Тэгсэн хэрнээ тэрийг хилээд ингээ зөв ойлгуулчих чадахгүй. Гэтэл танай нөхрийн хайрын хилч дэгийгээс өөр байж болно. За хоёлаа тэгэхээр өнөөдөр яг нэг юм сонирхолтой юм хийж үзье. Та хэд ингээ гэр бүлийнхаа гишүүдээс нэг 2 хүн сонгочих. За нөхрийгөө юм уу хүүхдтэйгээ заяа. За ингээд нэрийг биччих. За тэгэнгүүт өнөөдөр би танд олон улсын хайрын 5 хил гэдэг гайхалтай гоё хичээлэдэг. Тэндээс ингээд зугсхан оруулаад хэдүүлээ нэг жижигхэн тест хийгээд үзье. За тест хийхэд яах вэ гэхээр та нар өөрсдөө нэг 1-10 хоноо өгнө. За одоо миний хэлж өгж байгаа 5 хил дээр манай нөхрийн хайрын хил энэ дээр нэг одоо жишээ нь 6 7 ч юм уу тий. Манай хүүхэд энэ дээр тэд гээд ингээд миний ярьж байгаа 5 зүйл дээр өөр өөртөө оноо өгнө. За дэгээ бол зөвхөн өөрийгөө бодчих. За. Окей зөвхөн өөр дээр та аль нь юм бэ гэдэг. За яагаад вэ гэхээр за би эхлээд нөгөө хайрын 5 хилээ танилцуулж өгчөө та нарт дараа нь ярьж өгье. Эхлээд тестээ хийчихье. За хайрын 5 хилийн хамгийн эхнийхт нь болохоор урмын үг гэдэг хайрын хил байдаг. За тэр нь юу юм бэ гэхээр дэгээ өөрөө урмын үг сонсох маш их дуртай. Тэр сайхан үгээр босч ирдэг. Тэр үгийг сонсоход л ингээд сэтгэл нь долгилол булиглал юу ч хийхээс буцхааргүй болдог. Өөрөө мөн тэр хилээрээ ярьдаг. Хүнд сайхан юм хэлэх дуртай, хүнд урам өгөө босгоод ирэх дуртай. Ийм зүйлийг та амьдралдаа маш их хийдгүү гэсэн асуулт баггүй юу? Тэгвэл хоёлаа энэ дээр 1-10 оноо өгье. За урмын үг дээр чинь дэгийн өөртөө хэдэн оноо өгч чинь. Хоёлаа бодъё. Энэ яг тогтлуулдаг зүйл чинь мөн үү? Мөн. Би өөрөө урмын үг хэлэх дуртай, өөрөө сонсох дуртай. Тэгээ би энэ дээр бол өөртөө за 7 оноо өгч. 7 оноо тий. Гэтэл зарим хүнд хийдэггүй шүү дээ. Зарим хүн болохоор урмын үгэн дээр пялтагдаад байгаа юм шүү. Харин тий. Тэгээд байдаг байхгүй юу? За одоо энэ дээр сайн ажиглаарай. Хэрвээ таны нөхөрт чи урмын үг гэдэг хайрын хэл байхгүй бол дэгийтэй хэл нийлэхээ болчдөг гэсэн үг. Дэгийн нөгөө хүсэж байгаа юмыг өгч чадхаа болчдөг гэсэн үг. За дэги 7 өглөө. За манай үзэгчд бас өөрсдөө ингээд оноо өгөөрэй. За 2 дугаарх нь болохоор юу байдаг вэ гэхээр чанартай цаг гаргах буюу одоо ингээд нөгөө гэр бүлийнхэн чинь хайртай хүмүүс чинь таныг юм хийж яхад хамтарч хийхээр танд гоё мэдрэмж төрдөг. Хоол хийсэн ч хажууд байж ах санаатай. Тэ чи төмсөө ойлгочих. Найз нь махыг ирчиж хамт л байл та гээл тэ. За хамтдаа амралтын өдөр цаг гаргана гэсэн юм чинь цагаа яг гаргаарай. Одоо хүүхдүүд чинь яг ийм хайрын хилтэй бол ээж та надад амралтын өдөр цаг гаргана гэсэн шүү дээ. Хоёлаа хамт ном уншина гэсэн шүү дээ. Та миний хажууд байгаад өнөөдөр надад гоё үлгэр уншиж өгнө гэсэн шүү дээ гэдээвэл чанартай цаг гаргадаг хайрын хилтэй энэ зүйлээрээ одоо юу гэдгийг би ийм юмнаас чинь жаргал мэдэрдээ шүү гэдгээ хэлдэг гэсэн. За тэгэхээр манай дэгийн хувьд бол чанартай цаг гаргах гэдэг хайрын хил дээр өөртөө хэдэн оноо өгөх вэ? Тим юм хүсдэг хүмүүн үү? Өөрөө тэр цагийг бусдад гаргадаг уу? Би хараа наадаа чинь бүр оноо өгнө гэсэн чинь байхгүй болчлоо л да. Яагаад гэвэл ингээд одоо яг манай хүүхдүүд надаас яг нэг таны хэлдгээр адилхан нэг чанартай цаг гаргахыг шаардаад идэг. Яаж энийг та ингэж яасан бэ? Тэгин гэсэн яасан бэ? Энийг уншиж өгнө гэсэн яасан бэ? Хамт энийг хийн гэсэн яасан бэ гэдэг байхгүй. Тэгэхээр би өөртөө бараг 2 ч юм уу 3 оноо л өгөх. За маш бага орж ирж байна те. Энэ бол таны хайрын хил биш гэсэн үг байхгүй тийм ээ. За тэгвэл 3 дахьыг хэдүүлээ харчи. 3 дахь нь болохоор бэлэг авах өгөх гэдэг хайрын хил байдаг. Зарим хүн анзарч гинөө.
бэлгэн дээр бүр ямар их ач холбогдол өгдөг вэ? Нөгөө бэлгээ хараад тэнгэр хангаа бүр ингээд нэг цэцэг навч дэлгэрч байгаа юм шиг баярлдаг хүмүүс байна. Өөрөө хүнд бэлэг өгөхдөө бүр дэндүү сэтгэл гаргадаг хүмүүс байдаг. Бүр ингээд бүр зорин бид нар бол бүр залах уушгүй юм да. Гэтэл бүр шон нойргүй хоноод юм хийдэг ч хүмүүс байна тий. Тэгэл ингээд тий. Тэгэл жижигхэн чихрийг хүртэл кермалж ирээл ингээд өгөхөд баярлж идэг. Бүр бэлгэн дээр айгүйх баярлдаг тийм хайр хилтэй хүмүүс байдаг. Тэгвэл манай Дэгийн хувьд тийм ээ бэлэг гэдэг хайрын хил хэдэн оноо авах вэ? 1-10-аар дүгнүүл 6 бас өндөр юм биш үү те нэлээ өндөр гарч ирж байна гэсэн үг. Бэлгэн дээр маш их тогтолдог. Одоо жишээлх юм бол ингээд жоохон гомдлоо те нөхөртөө гомдлоо энэ төр гэхэд нөхөр хөөхөн бэлэг ураал ороод ирэхэд нөгөө хамаг юм мартчихаар тэгж их тогтолдог. Өөрөө ч гэсэн баяр болоход ингээд хин нэгэнд аягүй сэтгэл гаргаж бэлэг өгдөгөө гэсэн үгээр бэлгийн би яагаад энийг дээг дээр мэдэж байгаа гэхээр намайг анх нэвтрүүлэгт ингээд орж эхэлж байхад надад нэг юм хөөхөн юм жижигхэн нөгөө аягны доор тавьдаг дүүгийнхаа хийсэн одоо суурийг өгч ирсэн. Би тэрийг хэргэлдэг байхгүй. Харах болгондоо дэгийг боддог тэгэл гвэмин их сэтгэлээ те төө тэндээс дүүгийнхаа хийсэн юмыг хүртэл надад өгч өгдөг гэхээр бэлгийн хайрын илтэй чи мэдгдсэн байхгүй. Тийм учраас би зүрүүлээ бэлэг өгсөн санаж байна. Харж байна. Гой бэлэг авсан шүү дээ. Ганч хэрэлж чадахгүй л байгаа байхгүй. Хоёлаа нөгөө хилээр чи яриад байна гэсэн үг. Би дээгийнхаа хилийг мэдэнгүүт буцаагаад тэр хилэнд чинь тохируулаад би яг ярьж эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгээд улам ингэж жаргаагаад байна гэсэн үг байхгүй. За айгүй сонирхолтой. Харин тий. За одоо тэгвэл хэдүүлээ дөрөвдөх хил нь яг юу гэдэг юм бэ харчи тийм ээ. Биеэр хүрлцэх гэдэг хил байдаг. Тэр нь болохоор ирэх хүмүүсийг илэрхийлдэг. Бүр нэг тийм наалдан пад хүмүүс байдаг шүү дээ, тэ. Алей хүзүүгээ нэг нийлүүлчих, чихээ нэг өгч. Одоо хүүхдүүд бол харин илтэй хүүхдүүд тийг аж мому нэг барчи, чихээ нэг баруулч, ээж намайг үнсчгэлдэ, та намайг тэрвэрчгэлдэ гэд ингээд эрхлээл байгаа хүүхдүүд бол одоо биеэр хүрлцэх гэдэг хайрын илтэй. Кино үзээ байжсэн чи заавал энэ хөл нь энэ дээр байж чинь. Нэг бол ингээл илээл оролдоол, наалдаал, үс хүртэл ингээл оролдоол, үнэрлээл, ингээл агаавал энэ өөрөө би өөрөө ийм юм дуртай шүү гэдгээ илэрхийлж байгаа байхгүй юу? Хөөхөн боос тэ. Тэгтэл таны хайрын хил биеэр хүрлцэх биш бол яадаг вэ? Цаашаа. Лэт юм бэ гэд ингээд дүлхээд байгаа бол та хоёрын хайрын хил мөргөлдөж эхлээд нөгөө хүүхэд маань өөрөө хээж надад хайрг юм шүү. Хээж намайг тоохгүй штэ. Би ингээд энэ хүнд хайраа илэрхийлээд байхад энэ намайг тоохгүй нэг гомдно. Нөгөө талд болохоор таны хайрын хил тэр биш учраас цаашаа гэж тоохгүй байдаг. Ингээд бид нэг нэгнийхээ сэтгэлд юм хийж эхэлдэг байхгүй. Ингээд нөгөө асуудал үүсдэг гэсэн. Тэгэхээр одоо биеэр хүрлцэх гэдэг хайрын хил маа дээгид хэр их байдаг вэ? Энэ 5 хил тавуулаач хүнд байдаг. Зарим нь ганц нэг нь байдаг. Янз бүр шүү. Би бол 6 хуу. Би өөрөө ингээд амар бас ирэх үү? Нялуун халтаа хүнстэй ер нь. Тэгээд яг нөгөө заримдаа нөгөө тэр байдлаас залхаад идэг ч юм уу те. Гэхдээ ингээд хүмүүс таагүй сэтгэл төрүүлж байгаа үгүйгээ мэдхгүй би өөрөө ирэхгүй очиод нөгөө наалдчихдаг ч юм уу, эргэлцдэг ч юм уу те. Тийм. Хүн ер нь өөрийнхөө хүсдэг зүйлийг өөрөөрөө дамжуулж гаргадаг юм. Хүн өөрийнхөө хайрын хэлээр л ярихгүй хүний хайрын хэлээр ярина гэж байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө тэрврүүлэх дуртай, өөрөө эрхлэх дуртай өөрөө тэрийг үзүүлдэг. Тэгээ намайг буцаагаад яг ийм гоё юм надад өгөөч л гэсэн үг байхгүй. Би бол өөрөө тийм одоо нөгөө хүрлцэх хайрын хэл нь миний хайгуу өндөр байхгүй. Бурхан минь би чи их ялан хүн шүү дээ. Очоод наалдаад зүгээр ингээд манай нөхөр бас яг тийм болохоор ерөөсө байнгын хамт заяа. Зүгээр ингээд хорооны үзүүрч хамаагүй ингээ хүрчүүл яг болчих гээд байгаа байхгүй. Тэгж байдаг гэсэн үг байхгүй. Тэгээ энэ нь бит хоёрт нөгөө харилцааг улам ойртуулж өгөөд бит хоёр нэг нэгэндээ хайртай хэвээрээ шүү. Гоё бай шүү. Би хайрлуулж шүү гэдэг имийг нэг нэгэнд. Манай нөхрийнхөөс адилхан болохоор хайрын хил ижлэхэн бах айгүй амар байдаг. Хан тийм ээ тий. Айгүй зүгээр байдгийг. За тэгээд тав дахь нь болохоор нөгөө үйлчилгээ үзүүлэх гэдэг хайрын хил байдгийг. Энэ бол ажил хэрэгч хайрын хил буюу одоо нөгөө танд хэрэгтэй байгаа зүйл дээр чинь туслаад дэмжээд өмнөөс чинь асуухгүй юмыг нь хийж өгөөд ойлгоол те ажил дээр чинь туслах гэсэн out of service гэдэг үг байдаг байхгүй англиар. Тэгэхээр одоо жишээлх юм бол та ийм хайрын хилтэй болвол маргааш ингээд та ажилдаа явах цагаан цамцаа угааж амжаагүй байлаа гэхэд төрүүлж ирээд хэлэхгүйгээр surprise болгоод угаацсан байхад л би ч гэсэн супер хайрлуулж байна. Яа намайг ямар гоё ойлгох юм бэ те. Миний хэрэгцээ шаардлагыг ингээд өмнөр ороо хийчлээ штэ ч гэдэг юм уу тийм үү. Нэг бол одоо жишээлх юм бол миний хань ингээд ажиллаа хий би хүүхдээ аваад гадуур гараа. Ерөөсөө саад болохгүй бай. Энийг би хадаач гэд ингээд ингэнгүүт ёо ямар сайхан хантай юм бэ. Би чинхэн хайрлагдаж байна да. Зүгээр л өмнөр нь ороод нөгөө хэрэгцээтэй ажлуудыг хийгээд өгөхөд тэр хайрын хил нөлөөлж ин гэсэн үг. Тэгэл за хань амарч байгаа юм чи өнөөдөр би босоод өглөөний цайгаа сайхан хийгээд хүүхдүүдэд хөргөөдөг чи хань өнөөдөр зүгээр амраач гэж байгаа бол нөгөө үйлчлэгээ үзүүлэх маягаар хайраа илэрхийлдэг төвшний хүн гэсэн үг байхгүй юу. За энэ дээр та хэдэн оноо хөрөн өөртөө? Би энэ дээр нэг 5-7 оноо
Би яг бас тийм талтай жоохон хэцүү хүн л дээ. Манай нөхөр болохоор ингээд натаа ингээд хамт юм хийх гээд одоо би тэгвэл тийм. тэгж байна ингээд хоёлаа хамт тэгчих ингэж тэгчих гээл тэгдэг байхгүй. Тэр надад амар тэртээс. Тэгэхээр ард чинь үү? Ааха. Тэгээд иддэг байхгүй. Тэгсэр ингээд яг нөө түрүүний хэлдгэр ингээд ирэхэд ингээд юм угаацсан байдаг юм хоол мол гэр орноо цэвэрлсэн бахаар ингээд амар гой санагдаад идэг. Тэг ингээд би ингээд хамт хоол хиймий гэхээр за манай хүн зүгээр гэтчихийдэг байхгүй юу. Тэгэл өөр ингээд нам ингээд хоёлаа хамт хийчих энийг хийчих хамт хийчих гэх юм хүү гээл тэгэхээр би бүр тэрэнд нь бар залхаад идэг байхгүй. Ааха. За тэгэхээр одоо саяны энэ хариунуудаа та нар хардаа энэ 5 хайрын хил дээр хамгийн өндөр өгж байгаа хоёрын сонгодог юм. Хамгийн өндөр оноотой хоёр нь таны өөрийн чинь ярьдаг хайр хил гэсэн үг. Та өөрөө ийм хайр хилтэй. За тэгэнгүүт та одоо ингээд доотлолт нь байгаа нөхрийгөө бодоод үзээрэй өөрийнхоороо. Манай нөхөр энэ дээр нэг хэдэн оноо өгөх бол манай нөхөр нэг энэ дээр ингэх бах гэд өгөөд үзээрэй. Тэгээд дараа нь нөхөр дээрээ очиод ханаа нэг ийм юм байна гэж сахилахгүй асууад энэ дээр хэдэн оноо өгөхөд үз. Тэгэнгүүт таны нөхрийгөө боддог бодол тэр хайрыг энэ хүн ингэж илэрхийлдэг гэдэг бодол нөхрийнхоос зөрж гэнэ үгүй юу гэдгийг хараарай. Тэгээд та хоёрыг яаж зөрж гэнэ? Та хэрвээ ингээд бэлгийн хайрын хилтэй байхад танаа нөхрийн бэлгийн хайрын хил бүр ингээд баг оноо өгцөн байвал та хичнээн нөхрөөсөө бэлэг хүсээ танаа нөхөр бэлэг өгөхгүй гэсэн үг байхгүй. Тийм байна. Ингээд бид нэр үзэл бодлын зүрэ гардаг гэсэн үг. Нэг нэгэндээ хайргүй гэсэн үг юусоо биш байхгүй юу? Одоо нөгөө нэг гал халуун хайр нь унтарчихсан цаг хугацаа яваад олон хүүхэд төрүүлээд ажилд ачааллаад нөхөр маань намайг хайрлахаа болчлоо гэдэг нь биш. Бид нар за тэр гал халуун хайрын хугацаа бол угаасаа дуустдаг. Энэ богино хугацаа. Энэ өсрөөл 2 жил үргэлжилдэг. Тэрний дараах бодит амьдрал гэж байгаа. Хүлээн зөвшөөрөх үе гэж байгаа. Даван туулах гэдэг ингээд уюуд байгаа шүү дээ амьдралын мөчлөг гэр бүлийн. Энэ дунд мөнхөд оршиж чаддаг насан туршийн хайр гэж байдаг нь та дөнгөж саяны энэ хайрын 5 хилийг учрыг нь олчих юм бол насан туршдаа тэр хайрын 5 хил дээр нь тоглоо явчихд болдог гэсэн. За танд байхгүй гэж болно шүү дээ. Одоо жишээ нь та өөрөө бэлгийн хайрын хил одоо бэлэг өгөх гэдэг дээр нэг анхаардгүй байтал танаа нөхөр үнэхээр бэлгэн дээр ачаа холбогдол өгдөг бол та тэрэн дээр анхаарахаас өөр аргагүй. Ядаж тэр авж байгаа бэлгэнд нь баярлаач дээ. Өдөө худлаач гэсэн баярлдаг бол хүшээ ханаа ямар гоё юм бэ? Вау гэд ойрлолтоо. Энэ нь өөрөө нөгөө хань чи ингээд хайраа илэрхийлж яхад хайрыг буцаагаад хайраар буцаагаад өгж байгаатай адилхан. За танаа нөхөр чинь чанартай цаг гарга гэд ингээд гуйгаад байдаг болвол хаяа бүр чин сэтгэл гаргаад ханаа тгий. За би ингэ чи миний хань гоё шүү гэд бусад цагуудтай хавсаргаад одоо жишээ нь гоё үг сонсох дуртай чанартай цаг гаргах дуртай бол зүгээр сайхан тэр чанартай цаг гаргаад тэр хооронд гоё үгийг хэлээдэх. Тэр өдрөө тэрэн шиг жаргалтай хүн байхгүй. Ингиж тэр хүнийг ингэж насаар нь одоо модыг бол бид нэр усалж гин гэсэн үг байхгүй юу? Хайраар усалж гин. Тэгвэл танд тэр хайрын хил нь байх албагүй. Зүгээр тэрийг та сураад мэдчих хэрэгтэй. Мэдсэн байгаад тэгээд танд байхгүй бол жоохон хөгжүүлчих л дээ. Тэ? Та тэр бэлгийн хайрын хилийг гаргаж тэр хүнтэй ярьлаа гэд юу танаас унах юм? Зүгээр хань ижил өөр хүүхэд бус хүмүүсийг л гоё жаргалтай байлгаж штэ. Тийм үү? Тэр хүний гоё хэлээр нь ярьж штэ. Тэгэхгүй би л өөрөө бэлгэнд угаасаа дургүй юм чинь. Гэд ингээд харьцахаар одоо жишээ нь би өөрөө цэцгэн дуртай хүн биш. Хамгийн сонирхолтой нь. Тэр цэсмаа би бүр ингээд нөгөө ингээд бооцсон, цаасанд бооцсон, үндэсгүй цэцгэнд дургүй. Үнэнгээр л хэд. Гэтэл би тийм их бэлгэн дуртай хүн бишээ гэд ингээд тэр цаана тэр яг тэр бэлгийн хайрын хилтэй ч хүн байвал би тэр хүнийг ойлгохгүй гомдоочих жоохгүй. Тийм учраас би нөгөө өөрийнхөө өнцгөр дайрах биш. Хүн ер нь хөгжинэ гэдэг чи юу юм бэ гэвэл өөрийнхөө байгааг хүлээн зөвшөөрөөд бусад хүмүүс танаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр хүмүүсийн хүсдэг юмд хүртэл танаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн үед л та хүн байх гэдэг. Яг утгаараа. Яг өөрөө байх гэдэг. Тийм багаз. Тэгэхээр өнөөдрийн энэ хичээл бол маш чухал хичээл. Жишээлх юм бол одоо гэр бүлийн чинь одоо хүүхэд ч гэдэг юм уу те. Одоо яадаг чинь бас л нөгөө хамтдаа юм хийдэг хүүхэд байлаа гэж бодоход та гэрийн даалгавар дээр нь хамт хийхгүй тэхгүй ингэхгүй гэдэл байхад л ээж надад хайргүй юм намайг тоохгүй юм байна. Тэгсэн хэрнээ тэр одоо тэр хүүхд нөгөө дүүд дээр нь очиод туслаад байна гэвэл одоо нөгөө jealous буюу хардах. Надад хайргүй манай дүүд цаг гаргаад байна шүү дээ. Надад цаг гаргахгүй байна гэдэг чинь ингэж орж ирж байгаа юм. Тэгэхээр бид нар яг саяны энэ 5 зүйлийг энэ гэр бүлийнхнаасаа бүгднгөөс нь асууж мэдэж авах нь айгүй зөв. Тэгээд мэдэж аваад ингээ бүгдийг нь хүснэгтэлж ингэж бичиж жагаад манай нөхрийн энэ өндөр, манай хүүхдийн энэ өндөр, энэ хоёр ингээ муудалцаад байт юм байна. Манай хүүхэд ингэхт нь би ингэчээд байдаг учраас асуудал үүсээд идэв юм байна. Гомдоод идэг юм байна. За би тэгвэл энэ баг дээрээ ингэж ажиллая. Би ажлынхаа энэ хүн дээр ингэж ажиллачи. Ануугшийн хайрын хил чинь минийх бол бүр ихэнх нь байдаг байхгүй юу? Минийх урмын үг байдгийн, тэр хамтдаа байх байдгийн, биеэр хүрэлцэх энэ гурав айгүй өндөр. Энэ гурав дээр нь тоглолцоход л миний ерөөсө хамгийн гоё цэг дээр даарчна.
Би зүгээр байнгын энэ гоё хайрын хилээ дээгийгээс сонсох гол дальжиг үгөөдөрдөг байхгүй. Ерөөсөө л энэ байхгүй юу? Хүн гэдэг чинь ийм амархан амьтан. Ийм амархан хөнгөн. Тэгэхээр хүчээр энэ амьдралыг ингээд байх биш. Насан туршийн хайр гэдэг чинь хүмүүсийг ойлгоод хүмүүсийн тэр хайрлуулах гэдэг хэлийг ойлгоод яриа сурчвал та насан туршдаа тэр модыг гоё цэцэглүүлээд байх боломжтой. Бид нар нэг энгийн зүйл одоо жишээлбэл одоо энэ эдгээр зүйлүүд бол нэг тийм амар онц гойд юм биш зүгээр байдлал зүйл энгийн зүйл гэтэл энгийн энэ зүйлийг мэдхгүйгээс болоод гэр бүлийн харилцаа одоо ажлын хамт олон дээр ч юм уу маш их алдаа гаргадаг үр хүүхд дээрээ ч юм уу тий маш их алдаа гаргадаг байт юм байна тий. Яг зөв. Ерөөсөө үнэхээр энгийн одоо бүр хүнд заахаас бараг заримдаа ичмээр имийг зааж штэ яг үннээ хэлэхэд тийм үү. Гэхдээ хүмүүс мэдхгүй тэрнийг мэдж байгаа хэрнээ тоохгүй амьдраад. Яг ингээд ярихаар бүдөрөө мэдэн штэ тийм үү. Жишээ нь мэдтгэл зөв. Гой ингээд урмын үг сонсох гоё л доо. Би ч гэсэн дуртай гэж байгаа хэрнээ тэрний яг нөгөө үг үндэс, яг ач холбогдол, хаана нь хэрэглэхийн, яахын гэдэг нарийн юм мэдхгүй зүгээр ерөнхий мэдээд байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ хайрын 5 хэлийн хичээлээр хэдүүлээ гэр дотор байгаа тэр олон хүмүүс, энэ хамт ажиллаж байгаа хүмүүсийн бүгдийн одоо давуу талуудын буюу яг нэг улаан товчлуурыг мэдээд авчлаа гэсэн үг. Энэ товчлуурн дээр дарчаад энэний талаа дараа та өөрийнхөө одоо хүсэж байгаа зүйлээ хэлээд үзээрэй. Ер нь зөвшөөрнө. Мөрөөдлөө бид ногоон болно. Тийм, ер нь ингээ пак гэд дараад ингээд ерөөсөө юмыг ингээд одоо улаан гэрлэр биш ногоон гэрлэр ингээд асаачих гэсэн үг байхгүй. Хүн ингээд өөрийнхөө хайрын хэлээр нөгөө хүн яриад сэтгэлэн догдолцсон намайг ойлгодог хүн байна, намайг хайрладаг хүн байна гэж бодсон байгаа үед юу ч хийсэн зөвшөөрөхөд бэлэн байдаг шүү дээ. Яг тэгдэг тийм. Ааха. Жишээлбэл одоо нөгөө юу гэдэг юм нөхөр мөртөө нэг зөвшөөрөл авах гал жоохон ингээд яг тийм ухт нэг дуртай юм энэ жоохон ингээд яачин гот ингээд зөвшөөрөл олгочдөг ч юм уу тий. Гэтэл энэ нэг энгийн зүйл байсныг бид өдөр тутамдаа хэрэгжүүлдэг бүр чухал шаардлагатай үедээ л тэрнийг хэрэгэлдэг байсан байх нь шүү дээ. Тий. Одоо бол бүр өдөр болгон ер нь хүнийг яагаад өдөр болгон гоё тэр хайрын хэлээр нь ярьж баярлуулж болохгүй гэж. Тих тусмаа тэр гэр бүлийн уур амьсгал сайхан байж тийм ээ хайрлагдж байгаа хүн чинь буцаага тэр хайрыг чинь буцаага сайхан үгээр л өгдөг шүү дээ. Тэгэхээр та өөрөө аргыг мэдсэн бол юуг нь харамлдгийг. Хүн болгоныг сайхан хайрын хэлээр нь ярьчих л та. Тийм үү? Тэгээд тэр хайрын хэлээр нь яригдж байгаа нөгөө хүн чинь жаргахтаа тань руу буцаагаал 2 3 болгоо үржүүлээл өгнө шүү дээ. Тэгэхээр та өөрөө хайр түгээгч нэг байхгүй. Тийм үү? Бүх асуудал танд байгаа ерөөсөө өөрөө л байдаг байна. Тийм, ерөөсөө бүх асуудал биднэрт байдаг. Энэ нэг жижигхэн зүйлийг ойлгоод авчвал агуу үр дүн гардаг л гэдэг байгаа байхгүй юу? Би энэ хичээлд бол айгүйх баярлдаг. Яг бол энэ хичээлийг өөрөө мэдээд одоо маш олон мянган хүнд заасны ачаар ямар олон гэр бүлд инх тайван амар амгалан хайр гэдэг зүйл тогтвоо. Би бүр үнэхээр баярлдаг энэ хичээл дээр. За энэ дээр бүр бид нар бүр тест нь бүр байдаг. Сая бол та зүгээр ингээд өөрийнхөө оноо өгч үтсэн бол бүр албан ёсны тест хүртэл байдаг. Тэр тестийг нь хийгээд үзэхэд л худлаа ярихгүй гараад ирнэ. Бүр оноонуудтай гараад ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар өөрийнхөө гэр бүлд хөрөнгө оруулалт хийя гэд гэртээ том машин аваад байраа томруулаад л хүүхдээ өрөөтэй болгоол ингээл материалын зүйлээр хангаад байгаа боловч тэр гэр бүл дотор чинь тэр гэр бүлийг бүтэн байлгадаг аз жаргалтай байлгадаг ганц зүйл бол хайр шүү дээ. Тэгэхээр хайр гэхээр оршин тогтнол хайр. Тэгэхээр хайр гэхээр бид нар нэг юм зүрх гаргаж ир тавиал зөксөө загвар хайрын дуу өгөөл шүлэг бичиж өгөөл тэрвэрж авч үнсээл бэлэг өгөөл яг энэ биш. Тэгэхээр хайр гэдэг зүйл чинь энэ дотроосоо ингээ услагдчихэдэг зүйл байгаа байхгүй. Тэгээ тэр услах боломж нь саяны энэ хайрын 5 хил дээр гарч ирж байгаа энэ энгийн зүйлс. Эдгээр зүйлсийг л гаргана гэсэн үг. Эднэр бол материалын зүйл нь ганцхан л байна шүү дээ. Бэлэг. Нөгөө дөрөв нь дандаа оюун санаа сэтгэл зүйн талын байгаа байхгүй. Сэтгэлээс л гарч ирж байгаа байхгүй. Тийм. Энэ нь болохоор урт хугацааны хайр гэж үзэж байгаа. Насан туршийн хайр. Би бол одоо насан туршийн хайрын дэлхүүрийг атгацсан учраас айгу бардам суудаг. Вау. За хэнийг ч хайрлаад хэнийг ч гоё ингээд жаргалтай байлгах чадaltaй. Тэгээд хүсэх юм бол хүссэн юмаа хүнээр хийлгэх чадaltaй. Хүнээр хийлгий гэвэл одоо жишээ нь бид нар ингээд энийг альбом гайгуулгад хийж болно шүү дээ. Одоо дарга нар дээр зөндөө шийдвэр гаргалтын төвшин дээр ажилладаг шүү дээ. Тэр үед энэ хүн ямар хайрын хилтэйг нь мэдээд авчих юм бол урмын үг гээл тэгэхэд урмын үгэн дээр нэг жоохон тоглоод өчгөлтөө. Тэ? Хамтдаа юм их дуртвал би танд өнөөдөр туслаад өгөх үү? Энд дээр чинь туслаад өгөхийг гэдэл танд кок аваад орж ирж байгаа жишээ нь тэ. Үйлчлэгээ үзүүлэх гэвэл би өмнөр нь ороод ирэхээс өмнө дэс юм хийчихэлтэй тийм үү? Бэлгэн дуртай бол тэр юм өгчихөлтөө. Тэ? За хүрэлцэх дуртай бол арай дарагдаа хүрхэн чаашийн. Тэгтээ массаж хийгээд өгөх үү? Яага болтгүй. Нэг бол би танд гоё массажны ирэх авчлаа шүү. Та гоё жаргах дуртай юм чинь гоё жаргаатахаарай. Эднэр чинь л өөрөө хэлээр нэрэд гэсэн үг. Ерөөсө бүх зүйлийг гартаа оруулж байна. Гартаа оруулж байна гэсэн үг. Харахад жоохон залжин юм шиг боловч одоо юу гэдгийг зөв юмн дээр залжин биш. Худлаа биш юм чинь тэр хүний яг өөрийнх нь хэлээр л ярьж байна гэсэн үг байхгүй. Тийм үү? Зөв. Хэнийг ч гомдоохгүй.
Тэгээ гарах үр дүн нь маш гоё эерэг гэсэн. Тэгэхээр өнөөдрийн одоо хайрын 5 хил буюу одоо миний хөгжил миний гэр бүл гэсэн сэдв маань үнэхээр үр дүнтэй байх гэж бодож байна. Яг гэвэл одоо нэвтрүүлгийг сонсож байгаа болон үзэж байгаа хүмүүс маань бас яг нөө юу гэдэг өөрийгөө бас олоод авчиж байгаа. Тэгээ бас гэр бүлийнхаа хүмүүсийг таньж мэдээд авчиж байна гэдэг нь ерөнхийдөө оноо цаашдаа үүсэх томоохон асуудлуудыг одоо томорхоос өмнө шийдэх бүрэн боломжтой болгож байгаа. Тийм, асуудлыг томорхоос өмнө ерөөсөө л хүмүүсийн хамгийн их зовдөг, стресстүүлдэг энэ амьдралыг одоо уйтгар гуниг руу авчираад байгаа зүйл бол ерөөсөө харилцааны асуудал байгаа шүү дээ. Нэг нэгнээсээ авж байгаа тэр одоо үгийн шарах, хүлээлт, өндөр хүлээлт, за гарч байгаа үр дүн тий тэгээ нэг биеийн хилэмжээс болоод нэг нэгнээсээ гомдоод нэг иймэрхүү юмнууд байгаа. Тэгээ энэний ард бол энийг зөөлөлж өгдөг зүйл нь хайр. Тэгэхээр саяны хилээр нь яриад ямар ч хүн хилээр нь ярихад инехгүй байх, догтлохгүй байх гэж байдгүй. Ямар ч тохиолдолд тийм үү? Бүр дотроо ингээд чимчгэнд л уурлаа сууж ясан гэсэндээ одоо урмын хайрыг хэлтэй хүн бол дотроо гоё хэлж байна. Яа яс ууралцсан хэрнээл гоё юм тий. Гэл ингээд байгаа шүү дээ тий. Тэгэл хичнээн уурлаад түнтгэж байгаа ч гэсэндээ хань хоёлаа ингэчил та. Хоёлаа ингэчил та гэ хажууд гүгээд ивэл хүн чинь зөөлрөн штэ. Тийм үү? Яг тэрнтэй адилхан. Хичнээн ууралж ясан ч гэсэн дуртай бэлгийг авчаал тавихад хүн баярлдаг л байхгүй. Цаана ингээд дургүй юм шиг жүжиглэж байгаа ч гэсэн цаанаа бол зөөлөрчл байдаг байхгүй. Тэгэхээр энэ хайрын хилээр ярина гэдэг чинь бол ерөөсө түлхүүрийг гартаа хатгаж байгаа супер хувилбараа гэсэн. За ингээд та хоёр ярилцах хугацаа ер нь өндөрлөх тал руугаа орсон байна. Тэгээд яг нэвтрүүлгийн төгсгөлд яг одоо энэ өнөөдрийнхөө хичээлтэй сэдвтэй холбоотой амар гоё урмын хэлээч. Бас та хоёртой адилхан урмын үгээр тэтгэдэг ч юм уу, бэлгээр ч юм уу тий. Чанартай цаг гаргахаар бас ингээд одоо юу гэдэг хайрын хэлтэй хүмүүс бас байж магадгүй. Бас хайрын хэлээ бас ингээд сайн гүйц сайн ойлгоогүй хүмүүс бас байсан байж өгөөсөхгүй тий байсан байхыг. Тэгэхээр эдгээр хүмүүс тандаа нэг гоё үг. Хүмүүс заримдаа бас ингэдгийн хайрын хэл зөрөх тохиолдол байдаг. Тэр нь өөрөө тэр химийг хүсдэг хэрнээ тэр хэлээрээ ярьдаггүй хүмүүс байдаг. Ер нь өөрөө бэлэг авах дуртай хэрнээ өөрөө бэлгээ өгөх дургүй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол та яг саяны шиг тест хийж үзээд тэгээ яг ингээд зоогоод үз. Би өөрөө бэлэг авах дуртай хэрнээ өгөхгүй байгаад байна. Яагаад вэ ч гэдэг юм уу те өөртөө ингээд гоё ажиллаад явдаг гэсэн. Тэгэхээр яг ингээд сонсоо сууж байхад бол та нарын өмнө ингээд хүмүүсийн царай айгүйх орж ирж байгаа. За манай баг тийм, манай том тэр, манай дүү тэр, яг манай ээж тэр юм биш. Манай нөхөр яг тийм юм байна. Тэгээ би тэрийг хийж өгөөгөөс болоод уурлаад исэн юм байна штэ. Хайрын хил зүрсэн байна ч гэдэг юм уу ингээд бүгдөө дүгнэлт хийгээ сууж байгаа. Тэгэхээр яг энэ хичээлийг одоо хичээлийг дундаас нь үзэж байгаа хүмүүсээ бол дахиад эхнээс нь үзээрэй. Эхнээс нь үзээд за нэг үзээд бол нэг сайн ойлгохгүй. Тэгэхээр нэг 2 3 үзсний дараа тэгээ та яг ингээд хүний нэр бичиж байгаад ажиллаад үзэхэд та ойлгоно. Тэгээд өөрийнхөө дүгнж байгаагаар чадлаараа нөгөө хүмүүсийнхаа хэлээр яриад үзээрэй. За тэгээд нөгөө хүнээсээ бас яг энэ 5 юм асуугаад үзээрэй. За тэгээд таны нөгөө ойлголтын зөрөө тэр хүний талаарх мэдлэг мэдээлэл яадгийн бэ гэдгээ бүгдийг мэдэх боломжтой. Тэгээд хэдүүлээ нөгөө богны одоо зүйл дээр хайр хүлээдэг биш. Насан туршдаа өөрийнхөө энэ амьдралыг бүх хүнд гоё хайраар ингэж одоо усалж явдаг тэр арга барилыг бүгдөө сурцгаая гэд урайлмаар байна. Энэ бол үнэхээр боломжтой. Ягаад гэвэл 100 гаруй мянган хүнд зааж исэн. Тэгээд тэр дундаас маш олон хүн амьдрал дээр энийг яг хэрэгжүүлсэн учраас тааж гисэн чаднаа. Тийм учраас гоё хайрын 5 хэлийг өөрийн болгоод авцгаагаарэ гэдэг гоё урайлгаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлүүлье. За танд маш их баярлалаа. Энэ нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэж ирээд тэгээд маш сонирхолтой гайхалтай сайхан сэдвээр хоёлаа өнөөдөр ярилцлаа. Тэгээд хайрын 5 хил гэдэг маань ерөөсөө энгийн зүйл байдгийн байх шүү гэж хэлмээр байна. Тэгээд хэсэг хугацааны дуу хөгжмийн завсарлага дараа дараагийнхаа нэвтрүүлгээр ирээд олцъя.